Сайн байцгаана уу? Сонсож байгаа өдрийн мэндийг хүргэе. Манаас уг нь Монголд болсон үнэн бодит гэмт хэрэгүүдийн талаар ярьдаг бөгөөд гэрч болон шүүгдэгчийн мэдүүлэг, шүүх шинжилгээ, шүүхийн шийдвэрээс танилцуулдаг бөгөөд хэн нэгний нэр төр талдах гэсэн санаа зорилго байхгүй ба хэрэг дээр гарах нэрсүүдийг түгээмэл нэрсээр орлуулан хүргэж байгаа болно. Өнөөдрийн ярих хэрэг маань 2018 онд хөдөө орон нутагт гарсан бөгөөд тухайн үед хэвлэл мэдээллийн сайтуудаар үл таних хүн ах トゥ хоёрыг бензин цацаж шатаажээ хэмээх гаршигтайгаар нийтлэгдэн олон нийтийг цочроож ясан. Шүүгдэгчийн хувийн мэдээлэл нь шүүхийн шийдвэр дээр байгаагүй бөгөөд шүүгдэгчийг боо гэж дуудаад холбогдсон хэргийн талаар ярин хэрэгээ эхлүүлцгээе. Шүүгдэгч боон арх сотруулах ундааны зүйл хэрэгэлсэн үедээ сумын нэгэн дэлгүүрийн гадна Т болон А нартай маргалдан авч явж байсан бензинээ тэдэн лүү цацан гал тавьж шатаан Агийн амь насанд хүрч Тг алахыг завцсан хэрэгт холбогдчихжээ. Тухайн хэрэг болсон өдөр бол 2018 оны наадмын үеэр байсан бөгөөд шүүгдэгч нь сумын наадам дээр 7 дугаар сарын 11-нд наадам үзэж яваад найзтайгаа таарсан бөгөөд тэдний гэрт 7 дугаар сарын 13-ны өдөр хүртэл наадам үзэн байжээ. Шүүгдэгчийн мотоцикл нэвтрээд мөн бензин нь дууссан байсан тул өөр нэг суманд мотоциклоо үлдээгээд тэдний гэрт наадам үзээд 2 хоног болсон. Ингээд явх өдөр нь олж мотоциклтоо бензин авахын тулд найзтайгаа яван нэгэн колонкоос 4 литрийн саванд бензин хийлгэж аваад найз нь түүнийг 7 дугаар сарын 13-ны өдөр мотоцикл нь байх сум руу унаанд суулгаж өгөж явуулсан байжээ. Шүүгдэгчийн зам байдлын талаар тухайн гэрчин ярихдаа зам байдлын хувьд бол төлөв даруй, жоох аимхай, хурдан ууртай, хүнтэй нөхөрлөд байдгүй хүн байгаа юм. Арх тамхи хаяа хэрэгэлдэх хэмээн тодорхойлсон. Шүүгдэгч нь 7 дугаар сарын 13-нд унаанд суусан байдаг бөгөөд тухайн машин нь замаасаа төрж хэрэг явдал болсон суманд шүүгдэгч нь буусан байдаг. Ингээд амьд үлдсэн хохирогчийн мэдүүлгээс та бүхэн сонсох юм бол үйл явдлын талаар тодорхой хэмжээний ойлголттой болцгоно. Ингээд хохирогч Тгийн мэдүүлгээс та бүхэнд хүргэе. Би эхнэр хүүхдүүдийн хамтаар мал маллаж амьдардаг юм. 2018 оны 7 дугаар сарын 13-ны өдөр би хөдөө гэрээсээ өөрийн эгчийн хүүхэд Аг Улаанбаатар хот руу суулгаж өгөх гээд 9 цаг өнгөрөөгөөд ирсэн. Тэгээд унаа хайж агаад сумын гэр рүү очиод Абит 2 0.5 литрийн ерөөл нэртэй арх хувааж уугаад сумын төвд байх дэлгүүр рүү талах хүнсний эд зүйл авах гээд очисон. Тухайн үед дэлгүүрийн гадаа очиод дэлгүүрээс урагшаа жижиг модон байшингийн гадаа нэг шалтан нөхөр дуутгаар нь Абит 2 тийшээ очисон. Абит 2 тэр байшин дээр дуудсан хүн дээр очиход тэр хүн бас нэг хүнтэй арх уугаад сууж ясан. Тэгээд тэр хүмүүс арх хийж өгөөд би хийж өгсөн архинаас нуухгүй гээд амсаад өгч байхад бид хэд дээр гартаа 4 литр савтай бензин барьсан хар өнгийн савхин күртэгтэй залуу хагасаас доогуур төмний хишиг нэртэй архитай ирсэн. Тэр архинаас нь уугаад би талах хүнсээ авахаар дэлгүүр рүү яваад дэлгүүрээс хүнсээ аваад гарч ирэхэд нөгөө савтай бензин авч явж байсан залуу дэлгүүр рүү алхаад араас ирж явсан. Тэгээд би дэлгүүрийн гадаа тэр залууд хандан өгшөөн чи сохтуу байж хамаагүй бензин барьж явж болохгүй одоо харь гээд дэлгүүрээс зүүн тийш авч яваад миний араас ирж байх шиг байсан. Тэгтэл тэр залуу уурлаад савтай бензинээ миний дээрээс асгаад араас гүйж ирэхэд бас тэр залуу руу бензин асгаад удалгүй гал гарч эхэлсэн. Тэрнээс хойш юу болсон талаар би сайн санахгүй байна. Би тэр залууг огт танихгүй. Би шүүгдэгчэд чи олон нийтийн газар явж байж бензин бариад сохтуу явлаа гэж хэлэхэд тэр залуу уурлаад бид хоёрын дээрээс бензин асгасан. Би яагаад гал ассан талаар мэдэхгүй. Тэгэхэд бид хоёр лав гал асаагаагүй. Тэгэхээр тэр боог их залуу асаасан байж таарна. Би гомдолтой энэ хэмээн мэдүүлэг өгдөг. Мөн дахин мэдүүлэг өгсөн бөгөөд тухайн мэдүүлэгт амь хохирогч бит хоёр тамхи татсан асуудал байхгүй. Галыг талигааш бит хоёр гаргаагүй, шүүгдэгчл гаргасан. Талигааш бит хоёр шүүгдэгч нь бидний дээрээс бензин асгасныг мэдсээрэж юу гэж гал асаагаад байж байх втэ. Тухайн үед би шүүгдэгчид хандан чи олон нийтийн газар яагаад савтай бензин авч яваад байгаа юм бэ гэж хэлээд зүүн зүг рүү явж байсан юм. Тэгэхэд шүүгдэгч чамд ямар хамаатай юм бэ гэж хэлээд савтай бензиний над руу болон талигач руу цацсан. Имчилгээний зардлыг нэхэмжилж байна. Зүг зүгээр байж байгаад хүнд савтай бензинээр шатаалгаад хамаатны дүүгээ хүртэл алдчихлаа. Би имчилгээний зардал одоогоор 4 сая төгрөгийн зардал гараад байна. Хэрвээ энэ мөнгийг нөхөн төлчихвөл гомдол санал байх уу хэмээн мэдүүлэг өгсөн байна.
Тухайн маргалдааныг харсан мөн эдгээр хүмүүсийн хоорондоо маргалдаж байхад нь нэгэн гэрч болиулан салгасан бөгөөд тухайн гэрч нь болсон үйл явдлын талаар мэдүүлэхдээ би тухайн дэлгүүрт цэвэрлэгч ажилтай гадаа цэвэрлэгээ хийгээд байж байтал нэг чирнээлэн ягаан өнгийн дээлтэй арх сотор болох ундааны зүйл хэрэгэлсэн залуу хар өнгийн савхин күртэг хүмсэн гартаа цагаан 4 литрийн масалны сав барьсан залуутай маргалдаж байсныг би харсан. Би тэднийг салгасан боловч дээлтэй залуу эргэж очиод дахин маргалдаж араас нь нүцгэн залуу ирж хамт маргалдсан. Хар савхин күртэг хүмсэн залуу уурлаад барьж явсан цагаан савныхаа амсрыг нээж хоёр залуугийн дээр шатах, тослох материалыг асгасан. Удалгүй юу болсон сайн мэдэгдэхгүй боловч хоёр залуу гинэд шатаж эхэлсэн. Шүүгдэгч Бог их залуу өмсөж явж байсан савхин күртгээ тайлаад шатаж байсан хоёр хүний галыг унтраасан. Миний санаж байгаагаар А гих залуу хохирогчдын нэгний аав, дэлгүүрийн худалдагч, баруун худгийн хүн зэрэг хит хитэн хүн бас байсан. Дээлтэй залуу болдог гихчдээ маргалдаж, хүзүүг нь боож, гараараа түлхэж хэрүүл үүсгэсэн. Гурван залуу бүгд арх сотруулах ундааны зүйл хэрэгэлсэн байсан. А болон Т хэргийн холбогдогч нар хоорондоо маргалдаж байхад тэр савнд шатсан хэмээн мэдүүлэг өгсөн. Шүүгдэгч нь уг болсон хэрэг явдлын талаар шүүхт мэдүүлэг өгсөн байдаг. Тухайн мэдүүлгээс нь бүгдээрээ сонсцгоё. Тэр хоёр хүн надтай хэрүүл маргаан үүсгэж намайг зодох гээд байсан учраас өөрөөсөө холдуулах зорилгоор уг савтай бензинийг асгасан юм. Би найзаараа Колонкоос 4 литрийн цагаан өнгийн савнд бензин ахуулаад Улаанбаатар хот руу явж байсан. Пирус 20 маркийн машинд суугаад сум руу мотоцикл байгаа айл руугаа явсан. Тэгээд замдаа миний сууж явсан машин төөрөөд шууд хэрэг явдал болсон суманд ирсэн. Тэгээд би машинаас буугаад тэр машин Улаанбаатар хот руу явсан. Би тухайн үед тэр машины усын дугаарыг нь хараагүй. Мөнгөлөг саарл өнгийн Пирус 20 машин байсан. Тэгээд би дэлгүүр ороод 1 литрийн шилтэй төмний хишиг нэртэй арх аваад дэлгүүрээс гараад дэлгүүрийн хойд талын игнэнд явж ясан чинь мотоцикл дээр сундалсан хоёр хүн явж бай харан зогсоогоод тэр хоёр хүнтэй уулзаад дэлгүүрээс авсан төмний хишиг нэртэй архиа хамт хувааж уугаад мотоцикл жолоодож явсан залуугаас бригад хүргээд өгөөч. Тэнд айлт миний мотоцикл маанд байгаа юмаа гэж хэлсэн чинь тэр залуу зөвшөөрсөн. Тэгээд бид гурав миний авсан архийг уугаад дуусгах гэж байтал мотоцикл жолоодож явсан залуугийн эхнэр нь ирээд уурлаж байгаад тэр хоёр залууг хаваад явсан. Тэгээд би буцаж дэлгүүрийн гадаа ирэхэд дэлгүүрийн зүүн урагшаа хашааны хойд талд жижиг дүнзэн байшингийн хажуу 4 хүн арх уугаад сууж байсан. Намайг тэр 4 хүний нэгэн дут харна би очиод мэдсэн. Тэнд байсан 4 хүний дээлтэй залууг нь Т, хар нүдний шил, хар өнгийн нэмгэн замттай залууг нь амь хохирогчаа, бас нэг шилэпэн малгайтай хөвшин хүн нь Т-гийн аав гэх хүн, бас нэг өөр залуу байсан. Намайг очиод тэр 4 сохтуу арх уугаад дууссан бололтой байж исэн. Тэгэд би бидээ авч явсан архиа шилээр нь нэг тойруулаад дууссан. Тэгээд архиа ууж дуусаад байж байхад Т чи өөр нь хаанхи хүн бэ? Чамайг хараач үгүй юм байна. Арх ууж чадах уу? Амрууч нь арх сутгаж алдна гих мэтээр хэлж байгаад 10,000 төгрөгийг 2 ширхгийг аваад дэлгүүр рүү явсан. Тэгээд би А, Т-гийн аав бас нэг танихгүй залуугийн хамтаар үлдсэн. Тэгээд би тэр гуравт явлаа гэж хэлсэн чинь амь хохирогч А байж бай гэд босож ирээд намайг бариад авсан. Тэгэхээр нь би Ааг түлхээд дэлгүүр рүү явж байхад А миний араас дагаад өмсөж явсан цамцаа тайлж шидэд Т-гийн аавтай цуг араас хөөж ирээд надтай барьсалтаж авахд дэлгүүрийн гадна цэвэрлэгээ хариуцдаг ах салгаад намайг дэлгүүрийн шатан дээр авч ирэхэд дэлгүүрээс Т-н гарч ирээд надтай хэрүүл маргаан үүсгээд намайг татаж чангаагаад байхад дэлгүүрийн гадна цэвэрлэгээ хариуцдаг ах дахиж салгасан. Тэгээд би дэлгүүрийн тэнд зогсож байхад Т дахиж ирээд намайг ална гэд хүзээ ам боогоод чирээд зүүн зүг рүү явхад араас нь бас А ална гэж бархирч ирээд намайг бас боосон. Тэгээд би тэр хоёртой ноцолдож зууралдаад байж байхдаа гартаа барьсан савтай бензинээ тэр хоёрын дээрээс асгасан. Тэгээд удалгүй гал гарсан. Гал жухам яагаад гарсан талаар би сайн санахгүй байна. Миний өмнөний халаасанд Феско нэртэй шүдэнс байсан хэмээн мэдүүлдэг. Уг харамсалтай хэрэг гарсны дараа амь хохирогч болон шүүгдэгч мөн хохирогч нарт шүүх эмнэлгийн наривчлсан шинжилгээ хийжээ. Шүүгдэгчийн биед нүүр, гар, бугуй, хуруу орчимд түлэгдэлтийн шарах дотоогдсон. Шинжээчийн дүгнэлт дээр эдгээр гэмтэл нь өндөр хэмжээний үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд бөгөөд эрүүл мэндийг түрх хугацаанд сарниулах хөнгөн зэргийн гэмтэл гэж тооцсон. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрөө ч тухайн галын улмаас түлэгдсэн боловч амь насан аюултай ноцтой гэмтэл аваагүй байна.
Харин хохирогчтэйгийн биед үзлэг хийхэд биед нь толгой, хүзүү, нуруу, гар, сарвуу зэрэг биеийн нийт гадаргуугийн 25-28% хамарсан түлэгдэл тогтоогдсон. Энэхүү гэмтэл нь 8 наснд аюултай хүнд зэргийн гэмтэлд тооцогддог. Харин амь хохирогч Агийн биед хийсэн үзлэгээр 55-60% хамарсан гүн түлэгдэлд тогтоогдсон. Тэрээр эмнэлэгт 8 хоног эмчилүүлсэн боловч түлэнхийн өвчний улмаас олон эрэгтний дутагдалд орж нас барсан байна. Шүүх шинжилгээгээр түүнийг үхэлд хүргэх архаг хууч өвчин байгаагүй бөгөөд үхлийн шууд шалтгаан нь түлэгдэлтийн хүндрэл болохыг тогтоосон. Мөн шүүгдэгчид сэтгцийн шинжилгээ хийсэн бөгөөд шүүгдэгч нь сэтгцийн ямар нэгэн өвчингүй өөрийн үйлдэлийг ойлгон удирдах чадвартай, мөн хэрэг хариуцах бүрэн чадвартай хэмээн дүүнэлт гарсан. Энэ харамсалтай болсон явдлын талаар амь хохирогчийн ар гэрийн хүн болох эхнэр нь мэдүүлэг өгсөн байдаг бөгөөд эхнэр нь мэдүүлэхдээ би гомдолтой байна. Хүний амь насыг бензин асгаж шатаасан. 2 хүүхдийг авгүй болгож хайчаад нэг гэр бүлийг нь хоолноос салгасан. Манай хүн 1 жилч усад ажил хийж үзээгүй, улсад ажиллаж байгаагүй болохоор миний 2 хүүхдэд тэжээгчээ алдсныг тэтгэмж олдохгүй байна. Эмчилгээний зардалд 25 сая төгрөг, миний 2 хүүхдийн 18-наас хүртэл тэтгэмжийн мөнгө нийтдээ 15 сая 500 мянган төгрөгийг нэхэмжилж байгаа. Энэ нь юуны мөнгө вэ гэхээр манай хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй. Би 2-2 сургууль төгссөн. Хүүхдээ хараад гэрт байгаа. Би цагийн ажил хийж чаддаггүй. Дээрх нэхэмжлэлийн мөнгийг шүүгдэгч болон тухайн шатхуун өгөх станцыг эзэмшигч компани хоёроос нэхэмжилж байгаа. Би Цэгцэг аймгийн суманд хариалагддаг. Би хүүхдээ эмчлүүлэх гээд нөхөр бит хоёр ярьж байгаад 3 сая төгрөгийн зээл авч байсан. Би сард 200 мянган төгрөгийн зээл төлдөг. 2 хүүхэдтэйгээ гэртээ гарах ямар ч боломжгүй. Би зээлээ төлж чадахгүй байна. Би гомдолтой байна. 43 сая 500 мянган төгрөгийг нэхэмжилж байна. Хэмээн мэдүүлсэн бөгөөд тухайн бензин өгсөн асуудлаас болж шатхуун түгээх станцад гомдол гаргасан. Тухайн гомдлын дагуу шатхуун түгээх станцыг ажилуулж байсан хүн болон түрээсэлж байсан компанийг шалгажээ. Тухайн бензин колонкийг ажилуулдаг хүн ярихдаа би шатхуун түгээх станцыг эрхлэгчээр ажилладаг бөгөөд 2015 оны 7 дугаар сараас хойш энэ ажлыг хийж байгаа. Улаанбаатар хотын шатхуун түгээх нэгэн компанитай түрээсийн гэрээ байгуулан шатхуун түгээх станцыг нь ажилуулдаг бөгөөд тус компаниас бөөний үнээр шатхуун авч зах зээлийн үнээр борлуулж ашиг орлогоо олдог. Олсон ашгаараа 2 түгээгчийн цалин, шатхуун тээврийн зардал, түрээс, татвар цахилгаан зэрэг бүх зардлыг төлдөг бөгөөд үлдсэн мөнгийг өөртөө авдаг хэмээн тайлбарласан. Түүний хэлснээр тухайн үед 2 түгээгч ажиллаж байсан бөгөөд түгээгч нар нь зориултын бус савнд шатхуун өгөхгүй байх талаар нэг бус удаа анхааруулж байсан гэжээ. Мөн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ тэрээр уг хэрэг гарсан үед өөрөө байгаагүй. Тухайн залуу нь түгээгчээс бензин авсан бензинээ дамжуулсаар өөр суманд очисон гэдгийг бид нар сүүлд мэдсэн хэмээн тайлбарласан. Тэрээр сумын нөхцөл байдлаас шалтгаалan хүмүүс их хөвчлэн савнд бензин авдаг. Халаалт, мотор, цахилгаан тасрах үед хэрэглэх зориултаагаар хүмүүс байнга авч явдаг хэмээн мэдүүлэг өгсөн. Харин тухайн шатхуун түгээх станцыг түрээслүүлдэг компани төлөөлөгч дараах тайлбарыг өгсөн. Компани төлөөлөгчийн хэлснээр сумын шатхуун түгээх станцын барилга байгууламж нь компани өмч боловч 2015 оноос хойш иргэн ууд түрээсийн гэрээгээр ажиллаж байгаа. Колонкийн өдөр тутмын үйл ажиллагаа, ажилтнууд, борлуулалт, ашиг орлого зэргийг өөрөө бүрэн хариуцдаг бөгөөд түгээгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаулдаг. Тиймээс манай компани зүгээс энэ хэрэгт иргэний хариуцагчаар татагдах үндэслэлгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Учир нь компани зүгээс зөвхөн барилгын өмчлөгч бөгөөд шатхуун борлуулалтын үйл ажиллагаанд оролцдоггүй гэж тайлбарласан. Шүүх хуралдаанд оролцсон компани төлөөлөгч мөн адил байр суурийг илэрхийлэн тухайн хэрэг явдал нь түгээгч савнд бензин олгосноос үүдсэн гэж үзэж байгаагаа мэдүүлдэг. Тэрээр бензин авсан хүн өөрөө авсан зүйлийг бусдад дамжуулах хэрэгтэй бөгөөд энэ асуудалд компани хамаагүй хэмээн тайлбарласан. Уг бензиний асуудлаар шинжээчийн дүгнэлт гарсан байдаг ба тус дүгнэлтэнд Монгол улсад одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа шатхуун түгээх станц болон газрын тосны бүтээгдэхүүний агуулгын галын аюулгүй дүрм стандартуудад зориултын бус савнд шатхуун түгээхийг хориглосон тодорхой залт байхгүй гэж мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл 2018 он буюу тухайн үед мөрдөгдөж байсан холбогдох дүрм стандартын хүрээнд савнд шатхуун олгосон үйлдэлийг шууд хориглосон тусгай зохицуулалт байгаагүй хэмээн шинжээч дүгнсэн.
Харин аюулгүй ажиллагааны журмаар зориултын сав шаардах практик байсан. Тэгэхээр 2018 онд зориултын бус савнд өгөхийг шууд хориглосон. Тусгай хориглох заалт байгаагүй юм байна. Шүүхийн хилцүүлгийн үеэр шүүгдэгч нь хэрэгэн хүлээн дахин мэдүүлэг өгсөн бөгөөд шүүгдэгч хэлэхдээ боолтонд ороод ухаан балартаа тэхэлсэн. Тэгээд мэдэхгүй газар амь тавих нь гэж бодоод айлгах зорилгоор бензиний асгасан. Тэгээд гал гарвал холдох байх гэж бодоод өөрт байсан шүдэнзээ зурсан хэмээн мэдүүлсэн. Уг болсон үйл явдал нь аргагүй хамгаалал биш. Санаатаагаар гал тавьсан нь шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлэг мөн хэрэг тавсархсан баримт болох хяналтын камерын бичлэгээр батлагдсан юм. Шүүгдэгчийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11-р зүйлийн 2-1, 2-2, 2-6-д цааснаар 20 жилийн хорих ялаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлсэн ба цагдан хоригдсон 719 хоногийг ял идэх хугацаанд нь оруулан тооцжээ. Иргэд хохирогч нарын талаас гаргасан иргэний хохирлыг шүүх тогтоогсон. Хохирогчдод эмчилгээний зардал болох 3.6 сая төгрөг, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу ар гэрт нь нотлогдсон бодит зардал болох 4.8 сая төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж өгөхөөр болсон. Өнөөдрийн харамсалтай хэрэг энд хүрээд дуусаж байна. Би одоо хэрэг болгон дээр байнга хэлдэг. Залуусаа арх битээ угаарай. Үнэхээр уух шаардлагатай байд юм бол тааруулж угаарай. Хаана, хизээ, хинтээ уун гэдэг чинь бас ер нь бол ботгол асуудал болцсон шүү гэдгийг дахин хэлээд өнөөдрийн дугаараа дуусгацгаая. Дараагийн дугаараараа уулзалтаа түр баяртай.